Дээрээс нь зүгээр ч нэг зодоод тарчлаагаад ахгүй гуруулаа нийлж хүчрхийлдэг би. Шингэн зүйл өгж байгаа нэрийдлэр шээсэндээ мөс хийгээд хүчдэг гэсэн. Хүзүүх хэсгийг нь толгооноос нь салгаад толгойг нь чансан байгаа. 3 этгээд өрснөөсөө болоод эмэгтэй толгойн хэсгээс нь идсэн байдаг. Сайн үзэгчдээ дараагийн бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ би энд харагдаж байгаа бодолтыг хийнгээ хятадд болсон онц ноцтой гэмтэргийн тухай ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгээ бичлэгнийхаа эхэнд анхааруулхад энэхүү бичлэгэн дотор маань зөв бус үг хэллэг агуулгаддаг ам үн дээрээс нь нэмэх 18 сэдвтэй учраас насанд хүрээгүй дүүнер маань болон жирэмсэн ээжүүд зүрх судасны өвчтөй болон асуудалд хит мэдрэг ханддаг хүмүүс маань бичлэгнээсээ гарахыг уриалж байна. Хэрэг рүүгээ орохоос өмнө өнөөдөр хийх нүр бодолтынхаа тухай товчхон мэдээлэл өгчий гэж бодлоо. Энд харагдаж байгаа бодолт маань Аз охтуудад илүү тохиромжтой, натурал хөөрхөн харагдуулдаг ийм бодолт байгаа. За тэгээд өнөөдрийн бодолтон дээр маань хөөрхөн теннүүд маань надтай цуг байх нэ. Бичлэг эхлэхээс өмнө нүр бодолтынхаа тухай ярьчий. Тэгээд дундуур нь бол ерөнхийдөө хэдүүлээ яг хэрэг дээрээ төвлөрөөд явчих тий. Гэрэлсүүдрээ тавиад нүдэ будаад уруулаа будаад дуусна гэсэн үг. Энэ хэргийг дистаратай аль болох үйл явдлыг нь товч тодорхой. Тэгээд дээрэс нь хаяг байршил болон он цаг хугацааг нь тодорхой хэлээд явахыг хичээнэ. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Нийт хүн ам төвлөрөн сууршдаг Хятад улсад үйлдэгдсэн учраас Их Британи болон Америкийн нэгдсэн улс, Хятад улс гэх мэтчлэн бүгд энэ хэрэг дээр анхаарлаа төвлөрүүлж айц давтчихсан. Энэ хэрэг яаж шийдэгдэх бол яагаад ийм хэрэг гарч байгаа гэх мэтчлэн. Хэргийн тухайд олонд танигдсан нэрний хувьд гэх юм бол Hello Kitty-ийн аллаг гэдэг нэртэй хэрэг байсан. За тэгээд яагаад тэгэж нэрлэх болсон шалтгаан нь одоо угаасаа бичлэгнийхаа дундуур дурддагдана. За хэрэг явдал яаж олон дэлгэгдэж сөхөгдсөн бэ гэхлээр 1999 оны 5 дугаар сарын эхээр нэг өсвөр насны охин буюу 14 настай охин цагдаагийн байгууллагад сэтгэл зүйчээр дамжиж очсон байдаг. За охин бол юу гэж ярьжсэн бэ гэхлээр нүдэн дээр болсон алхаа мартахгүй байна. Одоо ингээд нүдэн дээр маань амиа алдсан охин шөнө болгон зүүдэнд орж ирээд өгсөн үнийг байнга зүүдлэх надад хэцүү байна гэд асар их нойрны дутагдалд орсон, депрессд орсон сэтгэл зүйчд хандаад тэгээд сэтгэл зүйч нь энэхүү яриаг сонсоод цагдаагийн байгууллагад одоо ингэж дамжуулж хандаж энэ хэрэг маань ил болсон байдаг. Энэхүү цагдаа нар охины ярьсан дээр үндэслэж 1999 оны 5 дугаар сарын 24-нд Хонконгийн Ковлун дүүрэгдэх Гранвилл гэдэг газрын Импресс гэдэг клуб буюу караокед очиж нэгжлэг хийсэн байгаа. Хэргийн газраас том хэмжээтэй Hello Kitty олдсон. За Hello Kitty-г задлаж үзэхэд тодортолт нь хүний арга яс болон нэг ширхэг шүд. Тэгээд дээрэс нь мөн уутанд хийсэн хүний дотор эрхтнүүд хэргийн газраас гарч ирсэн. Хохирогч хэн байваа? За тэгээд дээрэс нь гэмт хэрэг үйлдэгчт нь одоо хаана байна вэ? Ямар хүмүүс байна вэ гэдэг асуултууд бол цагдаа нарт гарч ирсэн. За тэгээ хэргийн мөрөөр цагдаа нар орсон, амь хохирогчийг тодорхойлсон. За хэргийн газарт байсан амь хохирогч эмэгтэй бол 23 настай Фин Ман И гэдэг эмэгтэй байсан. Эмэгтэй бол тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй биеэ үнэлдэг. Дээрээс нь хар тамхи мансууруулах байцны хамааралтай нэгэн болох нь эхний дүгнэлтээр тодорхойлогдсон. 1976 онд Хятадын Шинжэн дүүрэгт төрсөн. За тэгээ бага наснд нь аав ээж хоёр нь хаяж явснаас болоод Ма Тау Вэй гэдэг газрын одоо охтуудын асрах газарт өсөж тойронсон. За охин маань өөрөө 15 нас хүртэл асрамжийн газар өсөж тойрноод тухайн асрах газар насны хязгаартай байсан учраас 15 нас хүрээд гарах ёстой шүү гэдгийг өсвөр насны дээр нь сануулсан байгаа. За тэгээд Фэн охин маань таньдаг хүнгүй, за тэгээд одоо яаж амьдрах мэдгэдэггүй одоо яг тийм хаачгаа мэдэхгүй байдалтай асрамжийн газраасаа нэгсэндээ одоо хөөгдөх шахуу гарсан байгаа юм. За охинд бол ерөнхийдөө өсвөр насн дээрээ байсан учраас гараад амьдрах арга зам нь бол ерөөсөө л хар тамхи мансууруулах байц, биеийн үнэлэлт бол хамгийн ойрхон байсан зүйл нь. Угаасаа хар тамхинд донтсон. Тэгээд дээрэс нь хоногийн хоолой залгуулж амьтай голтой байхын тулд биеийн үнэлэх замыг сонгосон. За 15 настайгаас эхэлж гудамжинд биеийн үнэлж байгаа. 21 наснда Шамсуй Фо дүүргийн Романс Вилла гэдэг одоо биеийн үнэлэгч дийнхүү эмсийн хүрээлэнд одоо
бие үнэлэгчээр ажиллаж эхэлсэн байгаа. Энэхүү газартаа ажилласаар тэрээр 1996 онд өөртөө адилхан хар тамхинд донтсон өөрийнх нь үйлчлүүлэгч залуутайгаа гэр бүл болсон байгаа. 96 онд танилцаад гэр бүл болоод 98 онд тэр хоёр нэг хүүтэй болсон. Тухайн үед Фани нөхрийг болохоор тэр Монгонг гэдэг газарт нь амьдарч исэн хөршүүд нь ерөнхийдөө хүчирхийлэгч гэж мэдээлжсэн билээ. Айгүй хэцүү хүн, хар тамхи хэргэлдэг, эхнэрээ зодно, хүүхдээ уйлуулна, ер нь ингээд амар хэцүү байдалтай байдгаа гэд мэдүүлж байсан юм байна лээ. За тэгээд үндсэндээ одоо ингээд 98 онд хүүтэй болоод Фани бол ерөнхийдөө хүүгээ төрөхт нь за би одоо хүүхдээ бодоод хүүхдээ амар тайван амьдруулъя, өөрийнхөө явсан замаар хүүхдээ явуулахгүй тулд энэ бүхнээсээ холдё гэж шийдээд зөв амьдрья гэж шийдээд хар тамхинасаа гарч биеэ үнэлэхэд зогсоосон байгаа. Тэгээ мөн дээрэс нь хүчирхийлэгч донтолттой нөхрөөсөө бол салж чадсан байгаа. За гэвч одоо салаад эмэгтэй ганцаараа биш хүүхэдтэй болсон. Дээрээс нь 23 настай эмэгтэй ганцаараа хүүхдээ өсгөөд амьдрна гэдэг бол угаасаа хэцүү. За тэгээд эмэгтэй бие үнэлэхээ болоод Empress Karaoke Club гэдэг шөнийн цэнгэний газарт зөөгч хөтлөгчөөр ажилд орсон байгаа. За яг хөө хэдий донтолтоосоо салж муу нөхрөөсөө салж бие үнэлэхээ болсон сайшаалтай хэдий ч түүний орлого нь энэ хэрээрээ эрс буурсан хүүхдээ болон өөрийгөө тийжээхэд амьдралынхаа нөхцөл байдал үнэхээр хэцүү болцсон байсан. Өсгөө тэнд ажилдаг байхдаа тухайн бааранда 3 залуутай танилцсан байгаа. За энэ 3 залуу бол гэмтэргийн бүлэглэлийн гишүүд бөгөөд энэхүү хэргийг сэдэж хийсэн 3 гэмт хэрэгтэн алуурчин байсан. Энэхүү алуурчдын нэрийг дуртахад 34 настай Чан Ман Лок, 27 настай Лён Шинчи, 21 настай Лён Вайлун гэх 3 этгээдтэй бүсгүй найт клубад танилцсан баг. Дөнгөж танилцсан эмэгтэйгээ яагаад тухайн 3 этгээд хөнөөх болвоо? Тэргийн толгойлогч Чан гэдэг хүний төрөвчийг нь хулгайлчихсан байгаа юм. За мэдээж тухайн үед эмэгтэйн амьдрал хүнд хэцүү байсан учраас одоо хулгайлах үйлдэл хийсэн бахаа гэж би бодож байгаа. За энэ бол нэг тийм ноцтой зүйл бол биш. Яагаад тэгэхээр эмэгтэй төрөвчийг нь буцааж өгсөн. Эмэгтэй төрөвчөнд хэдэн төгрөг байсныг бол мэдчихсэн. Тухайн төрөвчөнд Хонконг доллараар $4,000. Тэгсэн чинь Чан миний төрөвчөнд $4,000 байгаагүй. Миний төрөвчөнд 14,000 Хонконг доллар байсан гэж нэгэсэндөө эмэгтэйг дээрлэгсэн байгаа байхгүй юу? Эмэгтэй ч мэдж байгаа, Чан өөрөө ч мэдж байгаа. Тэгэхэд чи нэмээд нэгэсэндөө 10,000 Хонконг доллар надад өг. Уучлаарай. 10,000 Хонконг доллар чи одоо надад нэмж өгөх ёстой гэж одоо эмэгтэйг нэгэсэндөө барьцаалах маягтайгаар занал хийлсэн байгаа. Тэгээд болохгүй болонгууд нь 3 этгээд 1999 оны 3 дугаар сарын 17 оны өдөр Фаниг Лай Июл гэдэг хотх нь одоо тухайн амьдардаг байсан хэсгийнх нь Фу Иу гэдэг одоо байрнаас нь хулгайлсан байна. Хулгайлах явцдаа бол гэмт хэрэгтэн 3 этгээд гуруулахнаа байгаагүй. Энэ дээр нэмээд түрүү нөгөө нэг хэргийн эхэнд дурдсан энэхүү хэргийг илчилж өгсөн 14 настай охин цуг явж исэн. Энэ 3 этгээд бол өөрсдөө гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд байгаа байхгүй юу? Энэ хэргийг сэтсэн хүн нь болохоор 34 настай Чан. Энэ хэргийг сэтсэн 34 настай Чаны найз охин буюу гэхдээ найз охин бол гэхгүй энийг нууц амаргна гэж хэлнэ. Чан гэдэг хүн чинь өөрөө их нэртэй хүүхэдтэй байсан тухайн үедээ. За тэгээд ингээд 3 залуу нэг охин нийлээд Фаниг гэрээс нь хулгайлсан байна. 10,000 Хонконг долларын барьцаанд авч нэгсэндээ Фаниг хулгайлж аваачаад тухайн 3 этгээд ямар зорилготойгоор Фаниг хулгайлсан бэ гэхлээр хүчээр биеийг нь үнэлүүлж орлого гашиг олох зорилготойгоор хулгайлсан. Гэвч одоо энэ хэрэг маань өөрөө орвонгоороо эргэж Фаниг хүчээр дарамталж, зодож, тарчлааж, яргалж эхэлсэн байна. Энэхүү 3 гэмт хэрэгтэн өөрсдөө хар тамхины хамааралтай маш их донтолттой хүмүүс байсан учраас хүнийг яргалж зовоох процесс нь тухайн үедээ таалагдаад зорилгоо мартсан ч байж магадгүй. Ер нь Фаниг асар их зовоож тарчлаасан. Энэ үед л хөөрхий бүсгүй Фан ерөнхийдөө бол бусдыг инэрх хайрлах сэтгэлгүй харгас алуурчдын гарт бол эргэл буцалтгүйгээр орчихсон. Түүний хувь тавилан бол ингээд л тодорхойлсон. 3 алуурчны хувьд бол хийж байгаа үйлдэлээ ухаарах тийм чадваргүй. Угаасаа мансууруулах бодсонд бол гүн донтчихсон.
өгсөн. За тэгээд тухайн эмэгтэйг бол ашиг олох гэж хулгайлсан уу? Эсвэл зүгээр л тарчлах гэж хулгайлсан уу гэдэг бол угаасаа л баг ижлэх нь л асуудал болчихж байгаа байхгүй юу? Бид нэр ашиг олсон байсан ч тарчлаа нь олоогүй байсан ч угаасаа ингэж нөгөө өөрсдийнхөө ёс бус гаж дур хүслийг тэгэж хангасан байгаа байхгүй юу? За 3 этгээд бол угаасаа л өсвөр наснаасаа буюу ахлах сургуульд байхаасаа л хар тамхи мансууруулах бодистой нэр холбогддог, хэрэгэлдэг, дамлаж, зардаг. Тэгээд дээрэс нь энэ 3 өөрсдөө во гэдэг нэртэй энэ гуруулаа л байдаг гэмт бүлэглэлийн гишүүд байсан. Тэгэхээр угаасаа ямар хүмүүс байсан нь бол тодорхой байгаа. Бүсгүйн одоо эцэд төгсөлгүй тарчлаан, эцэд төгсгөлгүй яргалал тэр зовлон шанал бол энэ өдрөөр эхэлсэн байдаг. Бүсгүйг 1999 оны 3 дугаар сарын 17-нд хулгайлсан бол 1999 оны 4 дугаар сарын 14-нөөс 15-ныг шилжих фэн бүсгүй харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. За энэ амь насаа алдах хүртэл бүхэл бүтэн сарын хугацаанд юу болсон гэдэг бол үнэхээр энэ хэргийн хамгийн гол аимшигтай зүйл нь байгаа. Хоржих хугацаанд бүсгүйг яаж зодож, тамалж, тарчлаадаг байсан бэ гэхээр эхний удаадаа бол ерөнхийдөө дандаа зөөлөн эд буюу их гэмтдэг толгой болон одоо хөвлий одоо энэ гиз хэсэг рүү нь бол маш их өшгөлж зоддог байсан. Тэгээд дээрэс нь цахилгааны утсаар таазан дээрээс биеэр нь дүүрэн ингэж хүлж унжуулж агаад доороос нь зоддог байсан. Зүгээр ч нэг зодоод тарчлаагаад ахгүй гуруулаа нийлж хүчрхийлдэг байсан. Энэ болгоныхоо хажуугаар хоол болон шингэн зүйлийг нь бол бүр таг хорьсон. Хоол өгдөггүй, шингэн зүйл өгдөггүй маш их хөлсөгдөг. Шингэн зүйл өгж байгаа нэрийдлэр шээсэндээ мөс хийгээд хүчдэг байсан. Ил хэсгүүдэд нь түлдэг, юмар цоолн, нүхлэн, биеийг нь бол маш их сэгэлдэг байсан. За тэгээд сэгэлсэн, цоосон, түлсэн хэсгүүд дээрээ халуун ногоо асгаж тарчлаадаг байсан. Халуун тос цацдаг байсан. Пластик буюу ундааны сав хайлуулж агаад биеинд нь нааж түлдэг байсан. За тэгээд сүүлдээ нөгөө эмэгтэй маань өөрөө хөлнийх нь уул алхаж чадахгүй болтлоо гэмтсэн. Ийм болтол нь зодсон хойноо тухайн 3 этгээд зодож байх явцдаа бүсгүйг инээ гэж хэлдэг байсан. Би зодуулах турштай гэж хэлээд инээ. Энийг эсэргүүцэх юм бол зодуур нь улам нэмэгддэг. Тэр одоо яргалал нь улам нэмэгддэг. Тэгэхээр эмэгтэй хувьд бол би зодуулах турштай гэж хэлээд инээхээс өөр ямар ч арга зам байдаггүйсэн учраас зодуулж явах явцдаа уйлж чадахгүй зөвхөн би зодуулах турштай гэж хэлээл инээдэг байсан. Энэ их зовлон тарчлааны эцэст бүсгүй гэмтлээд ахаа болоод 1999 оны 4-р сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө харамсалтайгаар амьсгал хураасан байдаг. Ингээд бүсгүй амьсгал хураасан гэвч 3 харгас этгээд бүсгүйг амьсгал хураасан хонж 50 байлгаагүй. Нас орсныхан дараа биеийг нь хэсгээр нь тайрч, үе мөчийг нь тайрч жижиглсэн байгаа. Махыг нь яснаас нь салгаж аваад мах болон эд эрхтнүүдийг нэг тусад нь хийгээд ясыг нь шатаагаад одоо ингээд уул мөрөө баллахыг бол оролцсон байна. Гэхдээ хамгийн аимшигтай нь хүзүү хэсгийг нь толгооноос нь салгаад толгойг нь чансан байгаа юм. Тогоон дотор толгойг нь чанжаах явцдаа 3 этгээд өлснөөсөө болоод эмэгтэй толгойн хэсгээс нь идсэн байдаг. Үүнийхээ хажуугаар эмэгтэй толгойг чанжаах явцдаа хутгаж байсан халбгаараа чанжисан гоймонгоо бас идчихсэн байдаг. Энэ одоо ямар гэжийн аимшигтай чөтгөрийн хоолны аппетит болохыг би бол ойлгохгүй байна. Бүсгүйн толгойг тогоонд чанаж яснаас нь ялзалж аваад нэгсэндөө бараг хоол хийж идсэн байгаа. Эмэгтэй толгойн махнаас 3 этгээд үлсэн нэрийдлэр идсэн. За тэгээд тухайн үед хоолоо хутгаж байсан халбгаараа хээв нэг чанжисан гоймонгоо идчихсэн гэх мэтчлэн энэ одоо амьд хүний хаанаас нь гардаг хоолны аппетит вэ? За энэ мэтчлэн эмэгтэй яргалал хөөрхийн амьтанд дуусч эсээсээ хэсэг хэсгээрээ салан энд тэнд очиж шатагдаж, булагдаж, хаягдаж дууссан 3 этгээд толгойных нь гавлын ас болон нэг ширхэг шүдийг нь Hello Kitty гүгэлтэйний дотор хийж ойсон. За энийг бол 3 этгээд санаандгүй болон эсвэл уул мөрөө нуух зорилгоор бол хийгээгүй. Энийг гэмт хэргийнхаа тэмдэглэл буюу дурсамж гэж авч үлдсэн байх магадaltaй.
Үүн дээр хамгийн аимшигтай зүйл нь энэ бүх яргалал болж явах явцад энэ бүх зүйл болж явах процессын дунд хэргийн ихэнд дутагдсан 14 настай охин буюу Чаны нууц амраг нь энэ бүх зүйлийн туршид тэд нартай хамт байсан, энэ бүх зүйлийг харж исэн. Тэгэхээр угаасаа зүүдлэх нь ойлгомжтой шүү дээ, тий. Ийм аимшигтай зүйлийг харсан, таслан зогсоож чадаагүй хүн дараа нь зүүдэлж үүлийн өөрт нь ирэх нь угаасаа ойлгомжтой. Тэгээд зарим нэг их сурвалжгүй мэдээлэл төр болохоор тухайн охин бас хамт байх хугацаанд амь хохирогч фэн гэдэг бүсгүйг амьд байх хугацаанд нь бүлийдчихсэн, янз бүрийн үг хэлээр доромжилжсэн, яг гар бийжилж яргалтанд оролцоогүй ч гэсэндээ сэтгэл санаагаар маш их бүлийдчихсэн гэдэг мэдээлэл бол байдгийн билээ. Улмаар хэрэг ил болж 3 алуурчин баригдсан 5 сарын 24-нд хэрэг ил болоод 5 сарын 28-нд Чаны баригдсан өдөр Чан өөрийнхөө гэрт эхнэр хүүхдтэйгээ цуг байж хахад нь цагдаагийн байгууллагын очиж баривчилсан. Нэг нь болох Лион Вэйлүн баригдаагүй 2000 оны 2 дугаар сарын 14 хүртэл цугтаасан. Тэрээр хуурамч пассворт үйлдээ Хятадын Гуанси хүртэл цугтаасан байсан. Тэгээ түүний хуурамч пассвортных нь хэрэг нь ил болоход түүнийг Гуансигаас очиж баривчилсан. Ингээд 3 этгээд баривчлагдаад тэдний шүүх хурал нь тавлаа. Улмаар 2000 оны 12 сард эхэлсэн шүүх хурал дуусч 3 этгээдэд санаатаагаар хүний амнасыг бүрлэгсэн хэрэг тулгаж насаар нь хорихол оноосон юм билээ. Тэгээ сүүл рүү нь хэлэхэд бол Чан гэдэг хүн бол ерөнхийдөө бүсгүн цогцсог буюу нөгөө хэсэгчилж шатаасан яс гавлын яс зэрэг энэ тэнд хайсан эд хэрэгтнүүдийг бол харахыг хүсээгүй. Гэхдээ энэ хэргийг үйлдсэн бол хүлээн зөвшөөрөөгүй гэж байгаа. Тэгээ ер нь бол энэ хэргийг нөгөө толгойлон зохион байгуулсан Чан гэдэг хүн бол угаасаа ямар ч тийм нөгөө гимших сэтгэл байгаагүй нь бол мэдэгдэж байгаа. Ерөөсөө тухайн эмэгтэйн цогцсны зургийг ч юм уу хэсэгчилж чайсан зүйлүүдийн зураг мөргийг нь харахыг хүсээгүй. Би харахгүй. Гэтэ би бол наад эмэгтэйг чи хаалаагүй. Намайг баг байхгүй хоорондоор ингээд үүд болцсон байсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү тайлбар мэдүүлэг бол өгсөн байдаг. Хэрэг үйлдсэн нөгөө хоёр залуу нь бол хоёулаа сэтгэл готролд орсон, хямралд орсон. Одоо юунд нь ч хямралд орохтой те энэ хэргийг аль эрт ухамсартайгаар үйлдчихэд тэгээ дараа нь хямралд орно гэдэг бол угаасаа тийм хүний л асуудал шүү дээ те. Тэр биеийн хэсгүүдийг олоод тэгээд дараа нь чандралсан байдгийн байлээ. Хөөрхий бүсгүй амьдрал эхлэхдээ ерөнхийдөө уйдгар хүнгээр дүүрэн ганцаардл уй гашуугаар дүүрэн эхэлсэн ч гэсэндээ түүний төгсгөл нь дэлхийн нийтийг донслоход чадсан ийм аимшигтай одоо эмгэнэлтэй төгсгөл болж дууссан байна. Таны эргэн тойронд хүнийг бүлэддэг, дарамталдаг, түүнээсээ кайф авдаг тийм хүмүүс байвал та дуураарай, үгээ хэлээрэй. Та манаас өгч subscribe дарж амжаагүй бол яг одоо subscribe дараад лайк хийгээд нийтээрээ энэхүү бичлэгэн дээрээ би бүгдийг дистараатай тэгээд дээрэс нь тодорхой ярихыг хичээлээ. Тэгээд цаашдаа улам сайжрах байхаа гэж найдаж байна. Баяртай.